Бүхий л гэрлийн болон аврах багийнхны хувьд хүүхдтэй холбоотой дуудлага хамгийн хэцүү байдаг. Нөхцөл байдал ямар байх нь хамаагүй. Зүгээр л ийм төрлийн дуудлага бидний хувьд хамгийн хэцүү. Мөн гэрлийн төгсгөл хүүхдийн зохицол олдсноор дуусахгүй гэсэн айц үргэлж дагаж явна. Тиймэрхүү тохиолдол их биш. Үе байдал мэдээж муугар иргэнэ. Ямар ч тач та бүхэнтэй өөрийн биеэр гэрч болж хаагуулын багт нь оролцож байсан нэгэн учир битүүлэг ачаалхалтай хаагуулын тухай хуваалцъя гэж бодлоо. 3 хүүхдийн их нэгэн удаа хүүхдүүдэд дагуулan жижигхэн нууртай уулын бэлтгэх цэцэрлэгт хүрээлэнд пикник хийхээр шийдээд байж. Нэг нь 6-тай, нөгөө нь 5-тай, харин хамгийн бага нь 3-тай. Ээжийн өөрийнх нь хэлснээр тэр цаг үргэлж хүүхдүүдэд ойр байлгаж хараанаасаа гаргалгүй явсан байна. Мөн мөрдлөгийн чухал мэдээллүүдийн нэг болох тэднээс өөр хинч тэр өдөр цэцэрлэгт хүрээлэнд харагдаагүй гэдгийг хэлж. Хүрээлэн рүү ороод 2 миль явхад л нуурын иргэд хүрэх бөгөөд тэнд хүрэх зам нь тун ойлгомжтой энгийн бөгөөд албаар жимээсээ бүр хазаагаад л явчихгүй бол бараг хүн төрөх боломжгүй байв. Бүсгүй хүүхдүүдтэйгээ салхиж дуусаад хамаг юма баглан машины зогсоолын хэсэг рүү хүүхдүүдийн хамгийн ард алхаа бутаж явах үеэр хэн нэгэн тэдний араас ирж буй мэт чимээ гахыг дуулаад эргэн харсан байна. Харин тэдний ард хинж байгаагүй бөгөөд ойр орчмын моддыг төргөн тойруулж харж шалгачаад буцан хүүхдүүдэд харах үед 5 настай хүн алга болсон байв. Тэр хүүгээ замаас төргөн гараад шээх гээд явчих уу хэмээн бодов. Нөгөө 2 хүүхдээс түүний хайцсан талаар асуух үед тэд хоёр зэрэг амар царайтай том хүн модон дундаас гарч ирээд түүнийг аваад явсан хэмээн хариулж. Харин хамгийн хачиргалтай нь үлдэж хоцорсон 2 хүүхэд нь айж цочрсон гэхээсээ илүү мансуурчсан. Эсвэл ямар нэг зүйлд ховстуулчихсан мэт байдалтай байгаа нь анзаарэгдсэн гэж. Бүсгүй галзуурчсан мэт л ойр орчмын модон дундургүй хүүгээ хайж эхэлсэн байна. Тэр нэрийг нь дуудан хашгирах үед хальт хөөн түүнд хариулах шиг болсныг дуулсан ч аль зүгээс гэдгийг мэддэггүй хэмээн мэдүүлэхтэй үлдээсэн байв. Түүнд үлдэж хоцорсон 2 жаахан хүүхдүүд нь байсан тул ямар ч баримжаагүйгээр ой дундургүйгээд байх боломж байсангүй. Тиймээс тэр цагдаа дуудаж харин цагдаа нар манай багийнхнаас хайгуулын ажиллагаанд тусламж хүссэн. Бид энэ хэргийн араас хөдөлсөн юм. Манай багийнхан ойр орчмын хэдэн милийг битүү саналсан ч алга болсон хүүтэй холбоотой хэрэг болчих ядаж ганц ч олморыг олж чадаагүй бөгөөд Кайс буюу өнөрч нохоонод хүртэл тэр хүүгийн өндийг олж чадахгүй байв. Ямар ч хувцсны хуудас эсвэл хугарсан бот бургас досол цус гээд огт юу ч байсангүй. Ер нь тэнд өөр нэгэн хүүхэд байсан гэх ямар ч баталгааг бид олоогүй юм. Мэдээж цагдаа нар эхлээд ихийг нь нилээд үсэж ирсэн ч бүсгүн сэтгэл санаа хүүгээ алдсандаа үнэхэрийн готарч хүнд байдалд ороод байгаа нь хараас илт байлаа. Бид нилээдгүй олон тооны сайн дурынхны хамтаар тэрхүү хүүг 37 хоногийн турш хийж хайсан ч юу ч олж чадаагүй юм. Ямар ч үр дүнд хүрэхгүй байсан тул манай багийнхны хайгуулын ажиллагааг зогсоож өөр яаралтай хэрэгүүдийн араас явуулахар болов. Харин сайн дурынхны зарим нэг хүмүүс үргэлжлүүлэн хүүг хайсан хэвээр л байсан юм. Нэгэн өдөр сайн дурынхны нэгнээс цогцоллоо гэсэн дуудлага хүлээн авах нь тэр. Харин бидэнд байрлалыг нь хэлэх үед өөр хүүхдийн цогцолтож гэдэгт бид бараг 100% итгэлтэй байсан ба учир нь бидний хайж байсан хүүгийн алга болсон газраас бараг 50 милийн цаана байв. Гэвч газар дээр нь очих үед бидний хайж байсан хүү мөн гэдгийг батлагдсан юм. Цогцыг олсон цагаас эхлэн яаж яваад хүүтэнд очсон юм бол гэсэн бодол миний толгойд эргэлзсэн ч одоо хүртэл хариултыг нь олж чадаагүй явна. Сайн дурын хайгуулч өмнө нь хэний ч шалгаагүй газруудаар сүүлийн удаа явж үзэхэр шийдээд байсан бөгөөд магадгүй хэний ч санаанд орохоогүй газар цогцыг хайсан байж мэднэ хэмээн таамаглаж байж. Тэрээр нэгэн маш ихт чулуурхаг уулын бэлд тулан ирсэн ба дээш гарч явах замдаа нэгэн зүйлийг олж харсан байна. Түүнд цааш явж очиж шалгахад хүндрэлтэй байсан тул тэр зайнаас дурангаараа хараад түүний хайж буй хүүгийн цогц мөн гэдэгт өмсөж явсан хувцснуудын өнгөөр баталгааж урж ихтгэлтэй болсон байв. Тэрхүү сайн дурын хайгуулч тэр дорн цагдаад мэдэгдэж харин цагдаа нар дахин биднээс тусламж хүссэн юм. Манай багийнхан дээш гарч цогцыг болгож ирэх гэж бараг 2 цагийн ажиллагаа явуулсан бөгөөд
Тэнд очиод харсан зүйл биднийг үнэхээр гайхашруулж билээ. Алга болсон газараасаа яаж яваад 50 миль аялаад энд ирснийг нь үл той гэхэд тэр яавч ганцаараа ийм их зуулын өвд авирч чадхааргүй байв. Энэ чулуурхаг их зуулын ингэр жинхэнэ там байсан ба мэрэгжлийн багцтай ууланд авиралтын туршлагатай бидэнд ч гарахад том хүндрэлтэй байсан. Тиймээс 5 настай хүү энэ хүртэл явж чадахгүй гэдэгт Лобби бүрэн итгэлтэй байсан. Түүнээс гадна хүүд ганц чирхэг шалбархаж алга байв. Түүний гутал алга байсан ч хөлн гэмтэж бэрцсэн, халтарцсан ямар ч уулмөр алга байлаа. Тиймээс түүнийг ямар нэгэн амьтан тэнд чирж байгаагүй гэдэг нь тодорхой байснаас гадна хүү үхээ дудаагүй байв. Тэр бараг бүтэн сар орос ураггүй байсан атал цогцсноос харахад үсрээд ганц 2 өдрийн өмнө л амьсгал хураасан болох нь илт байлаа. Бүх зүйл үнэхээр ойлгомжгүй байсан бөгөөд миний амьдралдаа өвдсөн хамгийн толгой эргүүлэм учир битүүлэг дуудлага энэ байв. Сүүлд задлан шинжилгээгээр хүү гадны нөлөөллөөр буюу тэр дундаа хөрлөж өгсөн гэдгийг нь мөн яг бидний таамаглагч байснаар цогцолтохоос үсрээд 1 эсвэл 2 хоногийн өмнө нас барсан байсныг ч тогтоосон юм. Эцэст нь энэхүү хэрэг ямар ч сэжигтэнгүй, ямар ч хариултгүй үлдэж очсон билээ.